Сайн бацаана үзэгчтэй та бүхэндээ хаврын нэгэн ааш ноолдгоо тэгсэн хэрнээсээ дулаахан салхитай за тэгээ нэгэн гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр бол 5 дугаар сарын 8-нд даваа гараг байгаа. 17 цаг 30 минут нийслэл хоцт маань айлчлан ирснээр Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний латран ээлжид тохирол үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Мэдээж бид нар тохирлынхаа шууд нэвтрүүлгийг Icon CGM-ийн болон үндэсний латран аль биесны Facebook-оор үзэгч та бүхэндээ хүргэдэг. Түнчлэн бүгдээрээ хамтдаа шууд тохирлаараа өнөөдрийнхөө 4D-ийн 1 2 3 дугаар зэрэг болон 6D 642 гэсэн тохирлуудын азднуудыг тодруулдаг байлаа. Ингээд өргөж бидэндээ хамтдаа байдаг эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа илэрхийлээд уламжлал ясаараа 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийнхөө тохирлыг хамтдаа эхлэе. За үзэгчдэд дөрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тгээс 9 хүрлэг цибер бүхий 4 удаа давцсан 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань нэг л гэхэд 4 удаа давцсан байгаа гэдгийг үзэгч та бүхэн санах хэрэгтэй. Энэхүү 40 ширхэг бөмбөлгнөөс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авах боломжтой гэсэн үг юм. Та 4D тохирол дээр маань хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавьж тоглох боломжтой байдаг. Тэгвэл та 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын маань аздан болсноор өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авах боломжтой гэсэн үг юм. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхээ хамгийн ихний тохирлыг эхлүүлцгээе. 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлыг маань үзэгч та бүхэндээ шууд хүрч байна. За эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 8. Эхний бөмбөлөгний дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. Дугаар 7. Зангиснэр 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр маань 8 5 тэг 7 8 5 тэг 7 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. Энэхүү дөрвөн бөмбөлгийг та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм. За өргөжлөлтөнд 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлынхаа азныг тодруулах болон за шилэн хоргонд маань мөн адилхан 40 ширхэг бөмбөлөг барилсан байгаа. Тухайн 40 ширхэг бөмбөлөгний хувьд гэвэл за мэдээж нэг орондоо тоонод маань 4 удаа давцсан байгаа гэдгийг үзэгчтэй санах хэрэгтэй. Эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болон тухайн 4 бөмбөлгийг та мөн адилхан яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлын маань аздан болж өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авах боломжтой юм аа. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд ямар бөмбөлгнүүд гарч ирэхийг харцгаая. 4D маань үзэгчдэд 3 боломжийг олгодог бол 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол маань надад та бүхэндээ хүрч байна. За эхний бөмбөлгийн дугаар 2. Хоёр дахь бөмбөлгийн маань дугаар мөн адилхан 2 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 2. Гурав дахь бөмбөлгийн дугаар 1. Гурав дахь бөмбөлгийн дугаар 1. Дөрөв дахь бөмбөлгийн дугаар 6. Дөрөв дахь бөмбөлгийн дугаар 6. За ингээд 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр 2 2 тэг 6 2 2 тэг 6 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. Мэдээж та бүхэн хөө 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм шүү. За 4D-ийн 2 болон 3 дугаар зэргийн тохирол дээр аздан болсон үзэгч хоёртанд халуун баярыг хүргэе. Та 4D тохирол дээр маань 1 дор 3 боломж идлэг нь бол мэдээж 1 2 3 дугаар зэргийн тохирлууд байдаг. Та хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавьж тоглохын
Зэрэгцээ та 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө дөрвөн бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд ацтан болох боломжтой гэдгээрээ дөрвүүдийн тохирол маань онцлогтой юм. Тэгэхээр үзэгч та бүхэн хамгийн гол үндэсний литературт хэрхэн оролцохоо мэдэхгүй байгаа л өөртөө хамгийн ойрхон барьлаж байгаа манай тасалбар борлуулах борлуулалтын цэгүүдээр очиод тоглох хуцаа худалдан авч бүгэлснээр тохиролдоо оролцох боломжтой юм шүү. За энэ бол манай тохирлын бол загвар хууц сайн. За энэхүү хууцыг үзэгч та бүхэн харж байгаах та өөрийнхөө дурын дөрвөн оронтой тоогоо бөглөө дөрвүүдийн тохирол дээр маань оролцох боломжтой гэдэг юм шүү. За үргэлжлүүлэн бүгдээрээ хамтдаа дөрвүүдийг 1-р зэргийн тохирлынхаа азны тодруулах олон за шилэн хоргонд мөн адилхан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Санамсаргүйгээр гарч ирэх дөрвөн бөмбөлгөө та яг дарааллын дагаа дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаага 2000 дахин өсгөн авч дөрвүүдийг 1-р зэргийн тохирлын азтан болох юм шүү. Та бүхэндээ амжилт хүсье. Ямар дөрвөн бөмбөлөг гарч ирэхийг харцгаая. Шилэн хоргон маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байна. За эхний бөмбөлөгний дугаар 3. Эхний бөмбөлөгний дугаар 3. За хоёр дахь бөмбөлөгний дугаар 6. Дөрөв дэх бөмбөлөгний дугаар 5. За дөрвүүдийн 1-р зэргийн тохирол дээр маань 3, 6, тэг 5. 3, 6, тэг 5 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байгаа. Та түрүүн харсан энэхүү дөрвөн бөмбөлгөө яг дарааллын дагаа дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөн авч байгаа юм шүү. За ингээд дөрвүүдийг маань өндөрлөн өргөжлүүлэн бүгдээрээ 50 сая төгрөгийн хонжиртай 6-ийн тохирлынхан азтныг тодруулах болно. За тохирлууд маань өөр гэсэн онцлогтой өөр гэсэн дүрмтэй байдгийг үзэгч та бүхэн маань сайн мэдэж байгаа хаа. Тэгэхээр үзэгчдэд 6-ийн тохирлынхан дүрмийг танилцуулъя. Шилэн хоргон маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давхсан 60 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол мэдээж нэг оронтой тоонууд маань нэг л гэхэд 6 удаа давхсан байгаа гэдгийг үзэгчтэй санах хэрэгтэй. Энэхүү 60 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 6 бөмбөлгийг үзэгч та нэг бол урдаас нь нэг бол хойноос нь 2 бөмбөлгнөөс дээш шиг тааж чадсан тохиолдолд мөнгө нүгийн хонжиртай 2 бөмбөлөг зөв таагаад та 1500 төгрөг хожих бол 3 бөмбөлгийг зөв таагаад 15000 төгрөг 4 бөмбөлгийг зөв таагаад 150000 төгрөг хожих бол 5 бөмбөлөг зөв тааснаар та сая 500000 төгрөгийг хожих боломжтой. Мэдээж үзэгчтэй 6 бөмбөлгөө зургуулсан нэг бол урдаас нь нэг бол хойноос нь гэсэн аль нэг хувилбараар нь зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой юм шүү. За ингээд үзэгчдэд амжилт хүсье 6-ийн тохирлоо эхлүүлцгээе. Мэдээж үнээс мөнгө өсөж явах боломжтойгоор та тохирлоо өргөжлөж байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 9. 3 дахь бөмбөлөгний дугаар 9. Яа 8 5 9 гэсэн 3 бөмбөлгийг зөв тааснаа та 15000 төгрөгийн азтан болж байгаа.
гарч ирсэн. За ингээд үзэгчдэд 6 дэх тохирлынхаа гарч ирсэн 6 бөмбөлийг танилцуулъя. 8, 5, 9, тэг 6, 2. Давтаж хэлье. 8, 5, 9, 2. 9 тэг 6 2 гэсэн бөмбөлгнүүд байгаа юм шүү. Тэр үзэгч та бүхэн маань сайн анзаараарай. За 9-ийн тоо болон 6-гийн тоонууд маань тус бүр доороо зураастай байдаг. За хүмүүс маш их эргэлздэг учраас энэ тохиол дээрээс үзэгчд маань сайн хараад аваарай. За энэхүү 6 бөмбөлгийг та нэг бол урдаас нь нэг бол хойноос нь гэдэг маань. За урдаас нь гэдэг маань та 8-ийн тооноос эхлүүлээд. За нэг бол хойноос нь гэдэг маань 2-ын тооноос эхлүүлээд та энэхүү 2 тохиолын маань аль нэг хувилбараар нь та 6 бөмбөлгөө зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг хожиж байгаа гэсэн юм. Мэдээж та 2 бөмбөлөг зөв таагаад 500 төгрөг үнээс таасан бөмбөлгийнхаа тоогоор мөнгөндөн өсөж явах боломжтойгоор та 6 дэх тохиол дээр маань оролцсон гэсэн үг юм. Азтан болсон бол танд баяр хүргэе. За өргөжлүүлэн бүгдээрээ хамтдаа хамгийн өндөр хонжиртой буюу 120 сая төгрөгийн хонжиртой 642 тохиолынхаа азныг хамтдаа тодруулъя. За шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол өмнөх тохиолдлуудаас ялгаатай нь нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдгийг үзэгч та санах хэрэгтэй юм. Энэхүү 42 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг та дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд та 120 сая төгрөгийн аздан болж байгаа гэсэн үг. За энэхүү тохиолдлоор маань бас нэгэн онцлог зүйл байдаг нь мэдээж бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг байгаа. Тэрхүү бөмбөлөгний тусламжтайгаар та үндсэн бөмбөлгнүүдээс аль нэгэн 3 бөмбөлгийг за бонус бөмбөлөгтэйгээ нийлээд та 4 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд урмын хонжир 10,000 төгрөгийг хожих боломжтой. Та 5 бөмбөлгийг зөв таагаад 300,000 төгрөг, 6 бөмбөлгийг зөв тааснаар та 12 сая төгрөгийг тус 642 тохирол дээрээс хожих боломжтой байдаг юм шүү. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье. Энэ бол мэдээж хамгийн өндөр хонжиртой 642 тохирол. Яагаад шилэн харуунд маань ердөө 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Эндээс 6 бөмбөлгийн зөв тааснаар аздан болох боломжтой. За эхний бөмбөлгийн дугаар 20. Дугаар 20. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 26. Хоёр дахь бөмбөлгийн дугаар 26. Гурав дахь бөмбөлгийн дугаар 33. Гурав дахь бөмбөлгийн дугаар 33. Дугаар 31. Бөмбөлгийн дугаар 31. Эхлээд гарч ирж байгаа 6 бөмбөлгийг та дараалал хамааралгүйгээр зөв тааж чадсан тохиолдолд аздан болох боломжтой. За та бөмбөлгийн дугаар 15. Ята гарч ирэх бөмбөлөг бол мэдээж 120 сая төгрөгийн азныг тодруулах 6 дахь бөмбөлөг байгаа. 6 дахь бөмбөлгийн дугаар 27. 6 дахь бөмбөлгийн маань дугаар 27. За одоо 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг гарч ирэх болно. Бонус бөмбөлгийн дугаар. За 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Бонус бөмбөлгийн дугаар 9. Ингээд үзэгчдэд 642 тохирлынхан эхлээд гарч ирсэн 6 бөмбөлөг буюу үндсэн 6 бөмбөлгөө танилцуулъя. 20, 26, 33, 31, 15, 27. Давтаж хэлье. 20, 26, 33, 31, 15, 27 гэсэн 6 бөмбөлгийг үзэгч таад дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан бол 642 тохирлын маань аздан болж 120 сая төгрөгийн аздан болж байгаа гэсэн юм. За харин өнөөдрийн тохирлын бонус бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөгний тусламжтайгаар миний түрүүн та бүхэндээ хэлж байсан 10,000, 300,000, 12 сая төгрөгийн аздангууд тус тодорсон байх магадлалтай гэсэн юм аа. За ингээд 642 тохирол хамгийн сүүлд хүрснээр өнөөдрийн маань тохирол өндөрлөх цаг хэдийнэ болсон байгаа. Үндсний лотерейд үргэлж идэвхтэй оролцдог эрхэм үзэгчдэд маш их баярлалаа. За харин үндсний лотерейг яг хаанаас авахаа мэдгүй, борлуулалтын цэгүүдийн байршлыг мэдгүй бол дэлгэцний маань яг хажуудал байршлын цэгүүд бол харагдаж байгаа гэдэг үзэгч та бүхэндээ сануулгын зүйтэй байх. Үндсний лотерейг хэрхэн үнэн бодистой шударга явагддаг үзэгч та бүхэн маань сайн мэдэхгүй за эргэлзэж байгаа бол та бүхэн өөрсдөө хүрэлцэн ирээд бас үзэх боломжтой байдаг. Туул рестораны замын эсрэгдэл үндсний лотерейн төв байр байрлаж байгаа. За мөн ташрамдуулахад манай байнгын хөндлөнгийн хяналтын багийнхан маань нэвтрүүлгийг манаас шууд үзээд тохирол маань хэрхэн үнэн бодистой
явагдаж байгааг бас хинжээдэг гэдгийг үзэгч та бүхэндээ аль бие ёсоор дуулгамаар байна. За ингээд дараагийн тохирол мэдээлэл 5 гарагийн 17 цаг 30 минутанд Icon цагийн минь болон Үндэсний Латран аль бие ёсны Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ хүрэх болон дараагийн дугаар хүртэл баяртай.